Автомашинаа зогсоох газрыг зөв сонгох. Автомашинаа зогсоохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт болон тэмдгийн заалтыг зөрчихгүйгээр аюулгүй газрыг сонгоно. Хэрв замын хашлagгүй хэсэгт бол зорчих хэсгийг бүрэн чөлөөлөд ард яваа тээврийн хэрэгсэлд саад болохооргүй замын шороо хэсэг зогсно. Замын зорчих хэсгээс гарч шороо хэсэг рүү орохдоо урдаар хурдаас харуулж анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Учир нь замын хушлagгүй энэ хэсэг шороонд зарим тохиолдолд дагтаршаагүй байдаг. Мөн зорчих хэсэгт нэг төвшөнд бус түүнээс нам дор байдаг тул автомашин шарвах, онхолдох аюул учирч болзошгүй. Замын хашлттай хэсэг зогсохдоо автомашины хашлтанд айлбал ойрцож шахаж тэгшимтэйгээр байрлуулна. Мөн хамт явж зорчигчдыг хаалга онгоолж буугаад саад болохооргүй сул чөлөөтэй газрыг сонгож зогсон зүйтэй. Автомашины зогсоохдоо бусад тээврийн хэслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй газрыг сонгох чухал. Тухайлбал зорчих хэсэг нь нарийн сөрөг хөдөлгөөнтэй хоёрыг нийцсэн зогсоход бусад тээврийн хөдөлгөөнд саад учруулах тул сул чөлөөтэй газар хайсан нь дээр. Хэрв замын хөдөлгөөнд оролцож байгаад хөдөлгүүр хит халах, дуу хаврах гэх мэт шалтгаанаар зайлшгүй зогсолт хийх бол аль болох зорчих хэсгийг нэн даруй чөлөөж зогсох хэрэгтэй. Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохооны гэрлээ асаж дөрмийн дагуу ослын зогсолтын тэмдгийг автомашины ардаа тавихаг бүү мартаарай. Хот суурингийн гаднаас замд ялангуяа тээврийн хөдөлгөөн өндөр хурдтай явдаг замд автомашина зорчих хэсгээр зогсоох нь аюултай бөгөөд зөвхөн тусгай зориултын талбайд буюу замаас зайдуу зогсох хэрэгтэй. Ихэнх зам тээврийн осол өндөр хурдтай явдаг зам дээр гардаг тул үзэгт орчин хязгаарлалт зам шөнийн цагт автомашина болж игэл зорчих хэсгээр зогсоохгүй байх. Зайлшгүй зогсох тохиолдолд ослын дохооны гэрлээ асааж тодорхой зайд ослын зогсолтын тэмдэг заавал байрлуулах шаардлагатай. Аюулгүй байдлыг хангаж автомашинаа зогсоох. Автомашинаа зогсоохын тулд юуны өмнө хамгийн баруун игнэнд байраа эзэлнэ. Байр эзлэхдээ мэдээж баруун гартын ширхэг тохиогч ард яваа тээврийн хэсгийг бүхний болон хажуугийн толинд хянах бөгөөд тоормсны дөрөв дээр гიშгэж хүлээн авна. Ингэснээр арын тоормсны гэрэл асч ард яваа тээврийн хэсэгт зогсох гэж байгаагаа анхааруулна. Тодорхой хэмжээнд хурдаас харуулсны дараа зорчих хэсгийг чөлөөж зогсох газраа сонгоно. Зогсохдоо ажлын тоормсыг ашиглаж дахин тоормсны дөрөв дээр жигд гიშгэх бөгөөд яг зогсохын алдад хамт явж зорчигчийн 5 тухайг алдагдуулахын тулд хөлөө тоормсны дөрөв дээрс баг зэрэг авна. Өндөр хурдтай явж байгаад автомашинаа зогсохдоо эхлээд тоормсны дөрөв дээр гიშгэж хурдаас харуулсны дараа буюу зогсохын өмнө авцуулах холбооны дөрөв дээр гიშгэж хөдөлгүүрээр болон ажлын тоормсыг хослож сурах нь аюулгүй байдал талаас илүү байдаг гэдгийг анхаараарай. Мөн автомашиныхаа хурдыг сааруулсны дараа зогсох газраа төгөхдөө замын ашиглаганд аль болох баг өнцөг гаргаж ялангуяа сандарсан тохиолдолд ташлаг мөрөхгүй байх давуу талтай байдаг. Автомашинаа зогсоосны дараа хийх үйлсийн дараалал. Автомашинаа зогсоосны дараа жолооч юуны төрөнд хөдөлгүүрийн асфальтын түлхүүрээр унтраах ба дараа нь гар тоормсыг татчих хамгийн хүн дараанд буюу 1-р раанд эсвэл ухрах хараанд залгана. Хэрвээ автомашин уруу газар зогсоосон бол өнхөрхөө сэргийлж урд дугуйг баруун гар тийш нэрвүүлж замын хашлан тулах ба шаардлагатай тохиолдолд дугуйнд эвүүр хийж өгнө. Шөнийн цагт замын гэрэлтүүлэггүй хэсэг зогсохдоо оврын гэрлийг асаана. Автомашинаас буухдад цүнх, гар утас, бусад бичиг баримттай хүний нүдэнд дүртэх газар бүү орхиорой. Цүнхээ гартаа авч явмааргүй байвал автомашины хаарын твшний хэсэгт үлдээсэн аюул багтай байдаг. Мөн автомашинаас буух доолндоо цонхоо бүрэн хааж асфальтын түлхүүрээ сугалж авч хөвшөөрэй. Энэ автомашины хулгай далд гадны халдлагаас сэргийлэх туслах ихний алхам гэдгийг бүү мартаарай. Жолооч автомашинаасаа буухаас өмнө араас тээврийн хэрэгслэж яваа хэсгийг толинд буюу эргэж харан сайтар ажиллах хэрэгтэй. Хаалга баг зэрэг онгоолж завсраар нь хэрхэн харж аюулгүй хэсгийг ажиглана. Хаалга баг зэрэг онгоолгох нь бусдад анхаарал тохио болдог бөгөөд ялангуяа харах үед хаалганы доод булангийн гэрэл араас ирж яваа тээврийн жолоочийн анхаарлыг өндөржүүлдэг. Ойрт ирж яваа тээврийн хэрэгсэл байхгүй таалгыг нээх бөгөөд бие багт хэмжээнээс илүүгээр дэлгэж автомашинаас гарна. Автомашинаас буусныхаа дараа хаалгыг гүйц тааж төвчих бөгөөд онгоохгүй болсон хэсгийг шалгах хэрэгтэй. Хэрэг тохиолдол бол тохиолдол залгаж автомашинаа орхиж яваарай.